Help International Монгол байгууллага нь 1994 онд хууль зүйн яамд албан ёсоор бүртгүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн хүмүүнлэг тусламжийн байгууллага юм а. 2017 онд нийслэлийн 3 дүүргийн нэн ядуу амьдралтай амжиргааны баталгаач төвшнгөөс доогуур орлоготой өрх толгоолсон мөн шин залуу гэр бүлүүдийг судлан хорон дарга нар болон нийгмийн ажилтнуудтай хамтран нийт 20 өрхөд иж бүрэн гэр бэлгэлсэн. Тэгээд аль дүүргийн ямар хорооноос өнөөдөр яг энэ үйл ажиллагаанд оролцож байна? Би Баянзүрх дүүргийн 19 дугаар хорооны засаг даргажээ Батсангэл гэдэг хүн байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд хэдэн айл хамрагдаж яг ямар тусалцаа авч байна? Би манай хорооны одоо нэг иргэнд энэ Help International Mongolia гэдэг энэ олон улсын байгууллага өрх толгойсон эмэгтэй 0-оос 12 насны 3 хүүхэдтэй тэгээд орон гэргүүгээр одоо нэг ийм зуны амбарт амьдардаг энэ гэр олгохоор ингээд шийдвэрлсэн. Тэрийг одоо хүлээж авах гэдэг ингээд зогсож байгаад айгүй тул их баяртай байна. Ингэдэг үлээ. Намаа 2 сар гэдэг 9 дугаар хорооны иргэн Баянзүрх дүүргийн. Ам бол ерөнхийдөө Ам бол 2 хүүгийнхээ хамт амьдарч өргөдөө. Тий. 2 дугаар ангийн нэг үүтэй, 9 дугаар ангийн нэг үүтэй. өнөөдөр ингээд Help International байгууллагаас гэр авч байгаа юм байна. Сэтгэлээсээ хуваалцаач. Баяр талархал их байна. Энэ гэр олгож байгаа хамт олон болон энэ ивент итгэж байгаа энэ залуучуудаа энэ хамт олонд баяр талархснаа илэрхийлж байна. Өөрийн гэсэн гэр оронтой болсон айлын эзэд маань ажил хөдөлмөр эрхэлж сайхан цэвэр тогттой орчинд амьдарч байна. Өөр хүүхдүүд нь амар тайван айх аюулгүй гэр оронтой байцгааж чадчихана. Манад гэр өгнө гинэ ханаа гэд. Тэгэхээр би шиний өгнө итгээгүй л дээ. Чивтгий хотод тоглоод байгээд. Өөрийн гэсэн гэртээ болохыг баярлсан. Өмнө хүний гэрт амьдарчсэн болохоор нэг тухгүй байсан. За энэ гэрийг авахаас нь манайхын доор одоо нэг нөхрийн талын хамаатны хашаанд жижигхэн бас энийг удаад арай жижиг тийм бас эвгүй гэртэл байсан л да хаалга маалга ангааж онгоосон баг хүүхдүүд бол өвд бол даахаал тийм гэртэл амьдэрчсэн л да. Энэ гэрийг авснаас хойш манай амьдрал бол шал өөр болсон. Хүүхдүүд маань их баяртай байгаа. Өөрийн гэсэн орох хоронтой шал өөр шүү дээ. Өнөөдөр одоо хүний гэр барьчаал одоо хэзээ ирээд авчихвал яачвал ийчвал гэж сэтгэл түгшээлтэй. Ингээл тайван бус ингээл амьдрал байдаг бол одоо өөрийн гэсэн гал голомтой өөрийн гэсэн гэр хоронтой болсон бол бас унтаж өвтөө сэтгэл өдрөх санаа амар л байж байна. Бид хүүхдүүд маань хүртэл тайван амар. Өмнө нь болохоор эмээгийн дэ амьдраад айгүй олоолаа болохоор бас айгүй хэцүү байсан. Одоо өөрийн гэсэн гэртээ болоод бас ингээд хуваагдаад айгүй зайтай байх юм байна. Монголын маань айл өрхүүдэд сайхан амьдрах боломж бололцоог олгож Help International Монгол байгууллагыг гэр төслийг хэрэгжүүлэхэд санхүүгээр тусалж нэмсэн байгууллага болон хувь хүмүүстэй чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.